Дарь ихэд байдаг. Дарь ихийн хашаан гэж хүмүүс хэлж байна. За тэгээ гадна талдаа ерөнхийдөө бол хайсаар тогтчулсан байна. Энэ хэсгээр бол иймэрхүү байдлаар за ямар ч шууд мал амтны шууд яваад орохоос бол хэрэглээ хамгаалчихсан байна. Гэхдээ нөгөө нэг худагтай хашаануудын хажууд бол харьцангуй ил юм байна. Яг за хүмүүс бол яг эндээс ингээд усалтаад авчт юм байна. За тэмдэлтэй бол яг нийтийн нөгөө нэг орчин үеийн худаг бас байна. Гэхдээ эндээс бас хүмүүс нэлээд их авдаг юм шиг нэ. Сая бол зөвөр нэг хүн саваад өргөд аваад явж байна. За энэ талтай сайхан юм ой шугуу хийчихжээ гоё. Ургасан ой. За үлээс ч явах шиг байна. Холоос л их гоё. Зунд бол энэ их гоё. Баян бүржиг харагдах юм байна да. Үр дүнг нь харин энэ 20 дахь дээж болж байгаа юм байна. За мэдгүй хүмүүст бол энэ бол E. coli буюу савханцар бактерийн гидсийн савханцар бактерийн дээст байгаа. За тэгээ 24 цагийн дараа үр дүнг нь харцгаая. 2 дугаартай дээж дамби хашаан. За дамби хашаан гэж энэ газрыг бас хүмүүс нөгөө дундад улмын хашаан гэж андуурж ийсэн. За тэгээд дарихийн хашаанч гэж андуураад байсан. Гэхдээ Google дээр бол дамби хашаан гэж байгаагүй. Дундад улмын хашаан юуны дарихийн хашаан гэж Google Map дээр оруулсан байсан. Тэгэхээр мэддэг хүмүүс нь бас тэр нэг Google Map дээр засаад залруулад өгөөрөө. Тэг маш олон хүмүүс бас бодлоод илээ. Тэгэхээр мэддэг хүмүүс нь бас яг Google Map дээр залруулад өгсөн дээр ах. За үр дүнгээ ингээ харъя те. Тэгэхээр энэ нэг юм маш юм өдөгдүү ногоон бас бүр шууд ингээ ногоон биш ээ. Тэ. За энийг яг нэг өөр дээжтэй харьцуулж үзье. За энэ 16 дугаар дээж энэ хонхрын хашаан гэж байсан. За хонхрын сахарын хашаан гэж байсан. Налаахын баруухан тусаа байсан. Төмөр замын яг хажууд байт юм билээ. Тэгэхээр энэ дээр бол маш сайн хамгаалалт хийсэн хашаан байсан. Энэ дээр бол дээдлэлт нь бүр юм кольцоогоор ингээд хаацсан хүн орж болохгүй, мал орж болохгүй болгоо хаацсан байсан. За тэгэхээр энэ дээр бол байхгүй тий. Байхгүй байгаагийн жишээтэй шууд ингээд энэ шараараа байгаад байгаа ч тий. Тэгэхээр байхгүй хашаан дээр бол ингэж усан дээр ингэж харагдаж байна. За энэ бол жоохон эргэлзээтэй харагдаж байна. Гэхдээ энэтэй шууд ингээд харьцуулаад харахаар илүү ногоорч, ногоон туяатай харагдаж байна. За маш тодорхой харагдаж байгаа бас жишээ байгаа. Энэ бол одоо сэлб голоос авсан жишээ. Сэлб голын арслалтай гүүрийн доохон тусаа. За натур орчим за тэр хавьяас л авсан дээжлээ. Тэгэхээр энэ бол маш тодорхой ингээд ногоороо харагдаж байна тий. Тэгэхээр энийг ингээд харьцуулаад харахаар илүү энэ талдаа илүү ойрхон байгаас тийм жоохон одоо ингээ хараараа за. Та бүхэн бас юу гэж бодож байна хараараа. Энийг би бол байгаа л гэж хэлэх юм байна. Яг гэвэл доотлолтоо ингээд баг зэрэг ногоон байна тий. Тэгэхээр баг зэрэг байгаа юм байна гэж дүгнж болохоор байна. За тэгэхээр энэ дээр бас бусад энэ хонхрын сахарын хашаан байсан. За тэгээд мөн Архангай аймгийн Цэцэрлэгс хотын хойдолд байсан 2 модны хашаан гэж байсан. За тэн дээр бол тэр дээж бас энд байх хэвээр. Тэр дээжд бол юу байгаагүй бас яг ижлэх нь ийм л байсан. Ерөөсөө савханцар бактери илрээгүй. Ягаад гэвэл тэн дээр бол маш сайн ингээд хамгаалцсан байсан. Хамгаалахдаа бүр нөгөө нэг юу орохгүйгээр мал амт нь ингээд санаатаа санамсргөөр орохгүйгээр ингээд овоолоод ингээд чулуу ингэж тавиад овоолоод хамгаалцсан яг хин дээр. Энэ дамби хашаан дээр миний хааж гэлсэн зүйл болохоор яг нөгөө нэг хашаа маань өөрөө юм тогоон дотор юм шиг юм мэлтэлцэж исэн. За тэгээд навч харагдчихсэн. За тийм дотор нөгөө замг ургацсан. Тэгээд ер нь бол ингээд тогоо шиг мэлтэлцэж байна гэдэг чи өөрөө мэдээж харахад гоё боловч нөгөө нэг гаднаас нөгөө нэг бохирдол шууд ингээд нэг хог хийсэд ороод ирэх ч юм уу те. Бохир аяг ингээд бохир сав мавч юм унданы сав мав ингээд өсрөөд орчиход шууд бэлэн байгаад байгаа юм. Тэгэхээр тэрийг бол илүү нөгөө нэг юм гадуур нь ингэж бүрхэх хэрэгтэй юм болов. Тэгээд яг энэ нөгөө нэг тэгээ энэ хонхрын хашаан холоос хайгаад яг уу энэ хонхрын хашааны жишээг бол маш сайн очиж харж агаад Google дээрээс харчихад бараг зураг нь харагдчихжээ. Яг тиймэрхүү байдлаар шийдчихвэл ерөөсөө тэр ихэн дээр нь ерөөсөө тийм бохирдол орохгүй гэсэн үг. За тэгээд бас яг энэ нөгөө нэг хашааныг яаж нөгөө илүү хамгаалах вэ гэд мэрэгжлийн хүмүүс мэдж байгаа хэл та. Гэхдээ илүү сайжруулах хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтийг бол энэ дээр хийж байна. За яг булгийн хашааны их нь бол ерөөхдөө ингэж харж байна. За баг зэрэг замг ургасан байна.